Анх бол би одоо ганцаараа хөрх ингээл өрөө түрээслэл хийгээл хэлж исэн бол одоо 4 ажилтнтай хатаа нийлээд 5 ажилтдаг. За яг сүүлийн 5 жил бол одоо охиноо төрүүлээд тэгээд яг охиноо төрүүлснээс хойш нэраагаар одоо төлхөө үйлчлэгээ үзүүлж эхэлсэн. Ягаад гэвэл хүүхдийг нэраа үед гиз дүүрэнгийн асуудлууд байдаг, булчин чангалын асуудал байдаг, хүчил төрөгчийн дутагдлын асуудлууд байдаг. Энийгээ мэдхгүйгээсээ болоод бид нэр ээжүүд маань маш их нойроо хугасалж одоо хондог байна гэж үзээд сүүлийн 5 жил яг нэраа хүүхдэд хандж байгаа. Хандж байгаа хүүхдүүд маань ер нь дандаа шөнө унтаж чадахгүй, нойргуудалтэй, гизэн юурын дүүрээд уйлагнаад 2-3 шөнө ер нь бол унтаж чадахгүй байгаа хүүхдүүд айгүй ирдэг. За ер нь сүүлийн 3-4 жилийн судалгаагаар харах юм бол голчлон манайх ер нь гиз дүүрэнгийн ирэл одоо нэг 10 хүүхдийн 7 нь бол яг гиз дүүрэнгийн зөвөртэй ирдэг. Мэдээж гиз дүүрэнхтэй байна гэж шинж тэмдгэр ч юм уу ингээ оншилчдаг. Бид нэр хэвлэлийнхаа заавал харуулж ирнэ. За шаардлагатай бол зулаахад харуулна. За тий уламжлалын эмчнэр учраас одоо чих хамар хоолой нөвцөн хүүхдээ уйлдуур ерөнхий үзлэгээ хийгээд за тасаалах энэ төр бичиж өгнө, нэмийн эмчилгээг авсраад явдаг гэсэн. За бүр их шарах марахтай байх юм бол чих хамар хоолой нарийн мэрэгжлийн эмч рүү ингээд чиглүүлж явуулах гэдэг эдгээр үйлчлэгээнүүдийг зөвлөж байгаа. Заримдаа ер нь бол айгүй гэлжиж гисэн булчин маш их чангаралтай. Тэрнээс болоод өдрийн ойрондоо сэргэлцүү хүүхдүүд айгүй ханддаг гэсэн. За нэг хүүхдтэй ер нь бол дунджаар ер нь хамгийн багадаа 3-5 хоног ер нь бол курс барай заавал хийдэг. За энэ барай ер нь хийгдснээр яадаг вэ гэхээр хүүхдүүдийн булчин айгүй сайхан суларж ирээд за тэгээд мэдээж хэрэг жим болон төөнөр уламжлалт тэмцэл хийгээд давхар хавсраад игээд ирэхээр хүүхдүүдийн гэдэс дүүрэнг нь гой багасаад нэмээд хүүхдүүд маань айгүй хөөрхөн унгах рефлекс айгүйсэн үсэж ирдэг гэсэн. Унгах рефлекс үүсгээр хүүхэд маань дараагийн удаа ингээд хитийг гизэн жоохон хямраад дүүрсэн байсан ч гэсэндээ буцаагаад тэрийг яах нь гаргаж чаддаг болтой гэсэн үг шүү. За. Тэгэхээр манай нөгөө курс барайнд юу 3-5 хоног явж иж аюул сайн нөгөө дараагийн удаадаа булчин их хэд чангараад авахгүй гэдэс юу хит хитэж дүүрээд идэггүй гэсэн. Ингэснээр хүүхдийн маань нойр нь маш сайжирч ирнэ. Ээж аав маань шүн аюул сайн цуг сайн унтчаад гой маргааш нь хурч ирнэ. Сэтгэл санааж гой тайван болчихно. За хүүхдийн булчин гой чангарал сулраад ирэхээр хүүхэд нөгөө өдрийн ойрондоо бүр сэрүүлзэл нэг унтаад байгаа мó эсвэл унтахгүй байгаа мó гэх тийм зовир нь бол багасчдаг гэсэн үг. Тэгээд ер нь бас эх хичээлээс сувилтаа болохоос зорилгыг тавьсан байгаа. Яагаад сувилтаа болох зорилгыг тавьсан гэхээр бид нар чинь нөгөө хүүхдээ эрэхт нь асуумж авч байгаа шүү дээ. Ямар зовиртой байгаа, яасан ийсэн гэдэг. Тэнгүүд хөвчлэн одоо 10 хүүхдийн 5 мав нь сувиллаас гарч ирсэн хүүхдүүд байдаг. Тэгэхээр бид нэр сувилтаа алах юм бол одоо ингээд дахин мөнгө санхүү цаг хугацаагаа өрөөд байхгүй бүх асуудлаа шийдээ сувиллаасаа гардаг. Тийм одоо үйлчлэгийг нэвтрүүлэх гэж сувилтаа алахаар зорж байна. За тэгээ ер нь багасаа ингээд тасралтгүй хэрвээ ингээд нэг сар болгон ч юм уу эсвэл өдрөлдөө нэг удаа ч юм уу барианд яваад ирэх юм бол хүүхдийн тархлаа аягүй сайжирдаг байхгүй. Тэгэхээр ханиад хэрэг хүрсэн ч гэсэндээ айгүй хөнгөн мөрдөг гэсэн. Тийм хатхаа болтлоо бүр хүндүрдэггүй, бүр амар тэгж эм тарианд бүр ортлоо хүндүрдэггүй гэсэн. Манайх бол ингээд барианыхаа өмнө болон дундуур агаар цэвэршүүлэгч бол байнга ажиллуулна. Кавар цаас ер нь бол ингээд ер нь бол дандаа хэрэгжилж явдаг. За мэдээч хэрэг ингээд нөгөө үйлдэл хийх юм уу, барай хийх юм бол бид нэр байнга гараа угаагаад хүүхдэд ер нь бол хурж ажилдаг байгаа. Мэдээж хүүхдэд хэрэгжилж байгаа жим болон төөнүүрийг бол байнга дандаа нөгөө одоо угаагаад нэг удаагийн үгээр дандаа цэвэрлдэг гэсэн үг. Ер нь бол халдваргүйжүүл ер нь аюу сайн хийгддэг гэсэн үг. Нэгээс дээшээгээ 10 хүртэлх юм уу 13 хүртэлх насныхаа хүүхдүүдийг тусдаа өрөөтөө эндээс гараад өөдөөс гарсан өрөөнд авдаг. Тусдаа бүр нэг ирээ ингэж ордог хоёр талтай. Биднээс ямар ч мөнгө төгрөг авахгүйгээр яг ингээ хүүхдийнхээ ирээд үргэлжлүүлсэн үр дүнгээ хуваалцаад үргэлж биднэрийн реклам сурчлагыг үн төлбөрөөр хийдэг ээжүүдтэй маш их баярлаа гэж хэлмээр байна. Ойролцоогоор олж жилд манайх нэг 3000 орчим хүүхдэд үйлчлдэг юм лээ. Судалгаагаа гаргаж үзсэн. Тэгэхээр ер нь бол одоо бөмбөнэ гэхэд баг ихэнх ээжүүд мэддэг болсон. Тийм. 100 түүчэлэх 100 мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 мэдээ.